байдлаа тэмцэх гэж, авилгалтаа тэмцэх гэж, хууль зөрчиж байгаа юмдаа тэмцэх гэж үсээ зулгааж явна. Би түрүү хэлсэн Монголын нэрийг айтаахан авч гарах гэж, Монголын хууль байдлыг үзүүлэх гэж Чечнийхаа махыг барж яваа. Гэтэл зарим авилгач өнөөдөр салхилах гэж Монгол ирдэг юм байна. Би салхилах гэж ирлээ. Энэ их тийм төрийн ордон бол хүн салхилээд байдаг газар биш гэж бодож байна. Салхиа санаа хүний нутагт хэвтээд байж хэн ч хэлээгүй ш. Хүний газрын тансаг өндөр үнэтэй байшин очоод хэвтээд байж хэн ч хэлээгүй. Тэр авилгач тэр хамсаатнуудаа аваад ирээ. Тэр авилгалаар зүхтаалгасан тэр олон зуун сая төгрөгөө аваад ир. Тэр олон тэрбум төгрөгөө, тэр олон сая доллар аваад. Тэр хамсаатан болгоод гаргаад зүхтаалгасан байгаа дүүгээ авчир салхилуул. Дүүтэйгээ ирээ салхил. Тэр хамсаатан болгоод хэрэг хийгээ гаргаа явуулсан байгаа тэр туслахынхаа ахыг аваад ир. Тэгээд хамтдаа салхилцгаа. Тэр гаргаад зүхтаж яваа тэр хүмүүстэйгээ ирж Монголд салхилээ л да. Заавал тэр хүний нутгаар явж тэр салхихгүй газараар явж тэр зовж яах юм. Монголдоо ирээ сайхан салхилтээ. Тэр хамсаатнуудаа аваад. Тэр мөнгө аваад ирээ. Тэр харгасан мөнгө аваад ирээ. Тэр гадна дотноос дамжуулж тэр авилгалын тэр сүлжээ гар хөв болгочдоо санхүүжүүлдэг тэр мөнгөө ил тод аваад ирээ. Тэр мөнгөө ил тод гаргачих тэгээд боллоо. Өөр юм шаардаагүй байна. Өөр юм шаардаагүй. Үүнийг шаардчих. Шоронд орлоо гэж орлолдог, намайг гаргаад би амь тавилаа гэж орлоод идэв. Аимшигтэй том хэрэг илэрх гээд, аимшигтэй том сүлжээ илэрх гээд. Гадна дотног үйл ажиллагаа яваад ирэхээр амь тавилаа. Хором хэмжиглээ миний амь гэж орлдог шүү. Яахын гэж гадагш асуухдаа өнөөдөр хамгийн нэг ноцтоор энэ авилгалын мөнгөн дээр, энэ том авилгачдын мөнгөн дээр ажилладаг дахиад нэг юм авилгач сүлжээ олон улсад бий болсон. Нөгөө гадагшаа гаргасан мөнгөн дээр нөгөө банк нь ажиллаждаг. Тэрнийг нь хаалын ураагаад авчдаг. Нөгөө авилгачийн хадгалуулсан мөнгөн дээр нь хадгалуулсан хүн аваад алга болдог. Та нарын гадагшаа яваад байгаа гадна байгаад байгаа тэгээд зүгээр тэгээд хүний нутгийн дээр тоостой салхилсан суугаад байна гэж бодож байна. Тэр мөнгөнийхөө хойноос явж. Тэр мөнгөнийхөө зармийг олж авах гэж явж байгаа шүү. Тэгжил тэр дүү, тэгжил тэр хань хамсаатнуудаа явуулж байгаа. Тэгдгийг тэр нь илэрнэ гэж бодож айж. Тийм учраас чон ворооноор гэж нэг өшөөж явуулгаар тааж гэдэг юм. Нэг барилтын болж орж ирж хүмүүсийн дунд суусан дээр үзүүлдэг байна. Эх орноо санаа гэж. Санаад байгаа бол эх орондоо байл. Эх орондоо тэр мөнгө төгрөг тэр гаргасан тэр зүйлээд авчир. Эдгээр ингэж мөрөөддөг байсан шүү. Энэ хууль хэлтэй байгууллагын ажил амжилт бий. Ямар амжилт бий вэ гэвэл гүйн авилгачийг нэгжүүлсэн авилгачийг бариад шоронд хийх юмсан. Нэгч гисэн авилгачтай хариуцлага тооцох юмсан гэж мөрөөддөг үе байсан юм аа. Өнөөдөр гүйн нэгжүүлсэн авилгачийг шоронгоос гаргах юмсан гэж ярьдаг боллоо. Өөрчлөлт байгаа биз? Өршөөе гэж ярьдаг боллоо. Өөрчлөлт байгаа биз? Амжилт байгаа шүү. Наадуур чи нөгөө нэг хорхооссон баавга шиг мөнгө рүү дайрдаг болсон шүү. Одоо тэр шилэн дансны хууль, тэр сонсголын хууль гарсан. Бас нэг наантай сантаа болсон. Бас нэг татуурхтай болсон шүү. Монгол улсын авилгалын индекс 120 байсан 80 дээр өнөөдөр явж байгаа. Бас нэг амжилт гарсан. Бас энэ тийм огт амжилтгүй. Огт та бүхний хөдөлмөрийн үр дүн үнэлэгдэхгүй байгаа юм шиг. Бид нар барьж хорих тухай ярьдаг мөрөөддөг байсан. Өнөөдөр суллах тухай, өршөөх тухай, хууль гаргах тухай ярьдаг боллоо шүү. Авилгал байхгүй бол авилгалын эсрэг хууль байхгүй шүү дээ. Авилгал гэдэг юм дээр хууль хэлтийн саад болоод байгаа юм биш ээ. Авилгал байхгүй бол авилгалын эсрэг хууль байхгүй, авилгал байхгүй бол авилгалтай тэмцэх газар байхгүй. Хүмүүс мөрөөддөг байсан. Авилгалтай тэмцэх газар байгуулах гэсэн. Гүнийг тийм газартаа болох юмсан гэж. Өнөөдөр авилгачийн асуудал нь тэр газрын асуудал болж байна. Би муу дутагдaltaй юм байгааг нь би түрүү хэлсэн. Эдгээр сайн хийж чадсан амжилт гэж үзэж байгаа юм аа. Цаашаа улам цаашаага ахиулаад цаашаа явах хэрэгтэй.